Цасан нулимс. Цонхны цаана цасан будрана. Аав минь, та тэнгэрээс охин намаагаа харж байгаа болов? Дахиад л аав. Аавыгаа бодохгүй санахгүй байж болохгүй юм гэж юу? Дэлж өгөр гүцээгүй хорхон насанд минь намайг орхиод явчих байсан юм бол аав та намайг юунд тэгж их эрхлүүлж өсгсөн бтэ? Бүсгийн амгалан зүрх хэм алдан л угшиж игнэг дуулцахгүй одсон аавынхаа санан гунгалчихв. Ундрам цонхноос холдон компьютерийнхаа ард сууж эрх зүйн шүүлэгтээ бэлдэж эхэллээ. Бодол санаа нь төвлөрөхгүй л байлаа. Цолмон гэдэг үеэл ахыгаа иргэний эрх зүйн ном явуулах хүртэл хөгжим сонсохоор шийдэж сэтгэл нь хөнгөрөн бослоо. Аава, та надад гомддгоо гэж тэр багтаа ааваасаа нэг удаа асууж үлээ. Охиндоо яалаа гэж гомдох вүлээ? Би их чиг мундаг онд сурдаггүй штэ. Бас төгөлдөр хуурдаар чадахгүй. Зурагч муухай зурдаг. Миний зурсан морийг хүмүүс нохоо юм уу гэж асуудаг. Номч бараг уншдаггүй юм чинь. Ийм авьяасгүй хүүхэд манад яагаад төрчвөө гэж та нэрээ боддгоо гэж юу? Яалаа гэж. Миний охин аавыгаа хайрладаг. Ээж эгчтэй хайртай болохоор бид бүгд чамд хайртай. Миний охин төрөхдөө гэр бүлдээ ямар их аз жаргал авчирсан гэж бодно. Миний охин ч хүнийг хайрлаж чаддаг, бас хүмүүсийн хайрыг татдаг хүүхэд штэ. Тэгээд л болоо. Хүн бусдыг хайрлах гэж, бас хүмүүст хайрлагдах гэж л төрдөг юм. Сайн хүн л хүнд хайрлуулж, өөрөө ч чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг юм миний охин. Тэрнээс биш хүн бүхэн онц сурах албагүй штэ. Аава, тэгээд хүнд хайрлуулна гэдэг чинь авьяас муу юм уу? Мөн байлгүй яах вэ? Харин ч хамгийн чухал авьяас байхгүй юу охин минь? Гэж аавыгаа хэлэхэд ундрмын санаа сая нэг амарч илээ. Хэдийгээр аавынх нь ундрамд хэлснээр хүнийг хайрлах, хүмүүст хайрлагдах гэдэг авьяас байдаг тухай ганц ч багшийн амнаас сонсоогүй. Тэрний уншсан цөөхөн хитгэн номонд энэ тухай бичээгүй байсан ч сэтгэлд нь хизээч мартагдaltaгүй үлдсэн юм. Хаалганых нь хонх гинт хангинаж бүсгүй амт дурсамжийг сэгсэрч гэлээ. Хаалгаа тайлбал цэргийн хувцастай, илбээ давмаар цэв цэвэрхэн арьстай, дүрлэгэр нүдтэй, өндөр залуу, иргэний эрх зүй гэсэн хуучин ном барьчихсан зогсож байлаа. Ундрам Цолмон багш энэ номыг явууллаа. Баярлалаа. Орлоо. Зүгээрээ би яарч явна. Дахиад өөр ном хэрэгтэй бол хэлээрэй гэсэн шүү. Ундрам тэр орой шүүлэгтээ бэлтгэн компьютераа шагаад суухдаа үе ном авчирж өгсөн тэр сайхан залуугийн тухай бодцоход байж үлээ. Хэд хоногийн дараа бүсгүйг сургуулийн номын сангаас гэрлүүгээ харж явтал хойноос нэг хүн дагаад ч байх шиг үгүй ч юм шиг санагджээ. Ундрамч мдээгүй царайлан орц руугаа орсноо гинт иргэн гарч иртэл өчигдрийн ном авчирж өгсөн цэрэг хувцастаа сайхан залуутаа улаан нүрээрээ тулчхаж илээ. Инээдтэй юм. Сүлд мэдхнээ тэр нь цэрэг хувцас биш, цагдаагийн актемийн сонсогчийн дөрөв хувцас байсан юм байж. Тэр залуутай хоёр дахь удаага ингэж уулзахдаа л урд нь тэрнийг хаа нэгэн газар харснаа гинт санав. Ой дуртгал нь бүсгүйг хуурсангүй. Тийм ээ. Аавтайгаа байхдаа аз жаргалаар дүүрэн элэг бүтэн эрх танхил охин явхдаа онгоцны буудлын дээр тэрнтэй санаандгүй мөргөлдөж энэ харцтай тулгарснаа санав. Аавыгаа эцсийн удаа үдэж өгч яваад аав хүлээж байгаа чи чамдаана барин хилийн шалгалт руу орж явсан аав нь охиныхоо бачимдсан дуунаар зог тусан эргэж харцанд нь өхөөрдөж хайрлсан дулаахан нээвхийлэл тодорч билээ. Аавынхаа хайр шингэсэн тэр харцыг мартахын аргагүй. Зүрх сэтгэлийнх нь гүнд нандин хэвээр үлдсэн тэр дурсамж нэг л танил юм шиг санагдаад байсан энэ хоёр нүд
ийм сэжмээр холбоотой байсан юм гэж юу? Ундрам тэр залууг хойноос нь дагсанд уурлах гэснээ болж нэг л мэдхэд инээмсэглэн мэндэлчихв. Сайн уу? Залуу сандран. Сайн. Чи номоо уншчихсан уу? Уншаач хүлээ өгчихсөн. Чи харин цолмоо ахад тэр номыг нь хүргээд өгчөөрэй. Ер нь чам шиг дагуултай болчихвол зүгээр ч юм уу? Гэхэд залуу толгоогоо элсний хүчээр өөрийгөө зоригжуулах бололтой бүсгүй нүд рүү ихцлэн ширтэж намайг зоргоо гэдэг гэж нэрээ хэлсэнсэн. Миний нэр Ундрам. Мэднэ. Ингэж тэр хоёр танилцсан юм. Бацоргийг анх хөдөөнийх гэж бүсгүй зүүдлээчгүй бөгөөд би хөдөөний жирийн малчин айлын хүүхэд дээ. Гэхдээ нь худлаа яриа л гэж удтал итгэж чадахгүй байж илээ. Богинохон спорт халимагтай тэрнийг үргэлж гэлтчихсэн явдаг. Бүсгүйчүүдээс илүү цэвэрхэн цагаан царайтай тийм гялцал оргисон залууг өөрийгөө хөдөөний хүн гэж хэлэхэд нь тоглоом хийгээд байх шиг санагджээ. Бацорг тэр хоёрын үерхэлд Ундрамын чамд хатуу ээж эрхэмсэг зантай эгч хоёр нь ихэндээ огт дургуйтсангүй. Зоргогийн эвдрээгүй хүүхэд зан нүдэнд дулаан гадаа төрхтөд нь ч тэгж өөгшүүлсэн юм биш. Ундрамын сэтгэл дэх аавыгаа өгүүлэх хоосон орон зайг зоргоол нөхсөн учраас охин эргээд амьдралын баяр баясгалантай хөөр хөгжөөнтэй болж эхэлсэнд л хамаг учир нь байсан юм. Тэр хоёрын үерхлийг хүүхдийн гим хоргүй үерхлийн хэмжээнд л үзэж байсан ээж нэг удаа "За охин минь, энэ хүүхэд та хоёр хөтөлцөөд гүөхээс биш амьдрах суух тухай яриа байж болохгүй шүү. Тэгээд ч хүнтэй суух нас чинь ч болоогүй. Эцэг их удам судар нь ямар ч юм билээ. Та хоёрын өссөн төрсөн орчин чинь ч гэсэн тэнгэр газар шиг зөрөөтэйг мартав." Гэтэл нуналж үлээ. Сар жилүүд хөөсөөр Ундрам зоргоо хоёр сургуулаа төгслөө. Тэгтэл зоргоог төрсөн нутагт нь хэсгийн төлөөлөгчөөр хуваарлах тухай сонсогдож эхлэв. Цагдаагийн академийн сонсогчдын хуваарийг сонсгох өдөр. Ундрам хайртайгаа хөдөө явах хуваараа өөрчлүүлэхийг ятгаж явуулчихад сэтгэл дэнслэн хүлээц суулаа. Гэрээ цэмцийтлэн цэвэрлжглээ. Хөөстөө усанд хөвтөн, багтаа онгоцтой усанд хөвөлдөг байсан хуучин уснуудаа харамгц, үүлэн дээр үсрэн үсэрч дэвхцгсэн гэж мөрөөддөг байснаа санан жуумалзаад уснаас гарав. Зоргогийн ирэх цаг нь болсон л баймаар юм. Үсээс инстэн хатаах зур өөрийнхөө дуртай Viva Forever гэдэгт нилээ дээр үеийн дуу сонсох гэснээ болж Визегийн Кармен дүүрийн хөгжмийг тавьтал бухын тулааны хэсэг Хатан заригт Ануу хатан, айлтлал инэрлийн дэд, их дайны цадиг түүхэн армаанууд, аудио ном нь Эмбүк, Зангиа цэгийн цаасан ном нь Интерном, Мир, Аз хур, улсын их дэлгүүрт.
юун ажилд орох мантай хайр сэтгэлээсээ өөрөөсөө урвсан юм шиг санагдан сэтгэл нь хөндүрлэн ойр ойрхон хингэнтэл санаа алдмаар гэртээ очин өрөөндөө таг хөвтчихмээр орь дуу тавин хашгирмаар гань ганцаараа баймар санагдан өрцөн дээр нэг хатуу юм тэглээд байх шиг болно. Гэвч амьдрал дандаа л хүнийг дургүй юмд нь алвтаж байдаг хуйлтай юм хойно. Шинэ ажил руугаа очихоор ээжийнхээ өрөөнд ийхүү урмайн зогсох хэрэгтэй байлаа. Хаа очиж ажил нь тэрэнд үнэхээр таалагдав. Хотын төв чинээр барьсан өндөр барилгад байрлалтай, шилтэл болсон өрөөтэй, цөөхүүлээ, соёлтой, хэрэгт дурлах завгүй залуус. Ундрам утасны дуудлагад хариулах, ирсэн хүмүүст цай, кофе бэлтгэх, төслийн үндсэн ажилтнуудад хэрэгцээтэй мэдээллийг цуглуулан цэгцлэх, хэвлэл өдөх, цахим хуудсыг шинжлэх ажилтай байлаа. Ажилд орсны анхны орой. Ээж эгч хоёр нь төрсөн өдрийг шиг нь тансаг ширээ засчихсан угтжээ. Цасан цагаан бүтээлхтэй ширээ, хувинтай мөсөн цойсон дарс, болор савтай цагаан сарнайм баглаа. Харт төрс хатаасан загас бялуу. Гэвч энэ бүхэн бүсгүй сэтгэлийг баясгасангүй. Гагцхүү зоргоо одоо юу хийж байгаа бол гэсэн бодлол толгойд нь эргэлцээр байлаа. Ундрам орондоо орсон хойноо амьдралд чухам юу чухал юм бэ гэж өөрөөсөө дахин асуусаар байлаа. Ундрамын амьдрал энэ өдрөөс хойш зоргоог явхаас өмнөх ба хоош гэсэн хоёрхан хэсэгт хуваагдав. Ажлын өдрүүд дэндүү нэгэн хэвээр үргэлжлэнэ. Бүсгүй нэгэн хэвийн амьдралд бий болсон ганц жаргал нь зоргоотой уцаар ярих явдал болжээ. Ийхүү зуны 2 сарыг сэтгэлийн зовиртой өнгөрүүлэхдээ тэсвэр төвчээрийн хүлээс нь нэг л өдөр тасарна гэдгийг мэдэрч байлаа. Ядаж хайртайгаа ганц удаа ажиллаар хотод ирэхэд нь ундрам дархан семинартай байж таарчээ. Хотод ирэнгүүтээ зоргоотойгоо уулзч чадалгүй зөрснөө мэдсэн ундрамд бүхнийг орхиод ганцхан тэрнийхээ хойноос л явъя. Зоргоотойгоо л хамт бай гэсэн шийдмэг бодол төржээ. Игчээ, би маргааш зоргоо руу явлаа. Яв миний дүү. Ундрам игчээгээ ингэж хэлнэ гэж бодоогүй. Харин жигчээгээ юун хөдөө явах? Чи чин солиороо юу? Чи хөдөө алс бүглүү суманд амьдрч чадахгүй ээ. Энэ тэр гэсэн бол ундрам ингэж мэл гайхгүй байсан биз. Нэрээ гэж юу? Та намайг хөдөө яв гэж байгаа мó? Гингүүтээ ундрам игчээгээ тэрвэрэн авлаа. Игч нь ээжийг нь аргалнаа. Миний дүү хайртай хүн рүүгээ яваад л үз. Хөдөө амьдрч чадах нь үгүй юу? Зориглоод л үзэж дээ. Чиний насан дээр хашраасаа болж игч нь харин ч алдсан болохоор өнөөдөр ингээд ганцаархнаа л явж байна. Чамайг над шиг болчихъя гэж игч нь айх юм. Гэж игч нь хэлсэн. Маргааш нь ундрам ажилдаа очин халагдах өргөдлөө өгчгөөд дийлгүүрээс ойр зургийн хэрэгтэй юмаа цуглуулад л урд оройн бэлтгэж тавьсан том цүнхтэй хувцаа гэрээсээ очиж аваад микроавтобусанд сун хайрт руугаа одов. Өсч төрсөн хот нь нүдний үзүүрт алсран үлдэхийг ширтэн уул талыг ивхэн сунайх уртын урт зам даан бие даасан амьдралууд хурдлан отготоо ундрам найл түмэн бодол дарагдан явлаа. Ээждээ ч хэлэлгүй, игчтэйгээ хуйлдан зүрх сэтгэлээ даган ингэж шийдсэндээ хожмын нэгэн өдөр тэр харамсан гимшихийгч бүүмэд. 9-р сарын ихэн байгаль дэлхийн налайн тал хээр юр бусын амгалнаар цэлийн дуниартаж пансан алчуур шиг зөөлнө салхи шанхны үсээр наадан сэвэлцэн. Баг үдэд хотоос хөдөлсөн машин нар шингэхийн алттайд хайртынх нь байгаа сумын төвд хүрлээ. Тэрнийг ингэж хил чимээгүй хүрээд ирэхин чинээс санаагүй бат сориг харуу бүрийгээр ирэхдээ магнай хагартал баярлахыг харсан ундрамын хамгал эргэлзээ тэнгэлзээ танихгүй нутаг дасаагүй ахуйгаас бэргсэн айдас бишүүрхэл нь оргүй хийсэн арилсан юм. Ундрамын өдрийн тэмдэглэлээс 9-р сарын 4. Өнөөдөр зоргоогийн нутагт ирсэн анхны өглөө. Гадаа хүмүүс чанга ярилцах нохой хуцалдан үхэр мөрөх чимээнээр би сэрлээ. Ээж намайг яагаад дуудахгүй байна гэж бодсоор сэртэл хажууд миний хайр унтж байх юм. Нэрээ би чинь хөдөө сумын төвд байгаа шүү дээ гэдгээ тэгэхэд л гинт саналаа. Тэгээд хайртайгаа сэрэхэд нь өглөөний цайг нь уулах санаатай хотоос авчирсан ус буцлагчаа залгатал ажилдгүй. Зоргоо хайраа
Тог тасарчихсан байна. Гэхэд хайрт минь орноосоо өндөж хайраа энд өдөр цахилгаан байдгуумаа. Шүн л мотор ажилтгин штэ гитэг байгаа. Гал түлх гэтэл би өрдөөж гал хасаа чадсангүй. Миний хайр өөрөө галаа түлж надад цай чанж өгсөн. Хөдөө амьдрна гэдэг чинь тоглоом биш ээ гэж игчийн хэлсэн нь үний юм аа. Зоргоо минь цайгаа уунгуудаа намааг үнсчихэд додгор гихч нь мотоциклаа унан давхиаж авчихлаа. Энд би олон юмд дасах хэрэгтэй болох нэ. Жишээ нь модон жарланд бие засах их эвгүй юм аа. Харин би энд ирсэн анхныхаа өдөр л англи хэлний багшийн ажилд орчихсон шүү. 9-р сарын 12. Би хөдөө ирээд 10 хонох нь. Хүүхдүүдэд англи хэл заах хөгжилтэй. Гэхдээ бас их халширмаар юм аа. Ядаж байхад сурах бичих хүрэлцээгүй. Намайг хотоос долларын цалинтай төслийн ажлаа хаяад суманд ирсэн гэсэн чинь Гэрэлмаа гэдэг тооны багш хүүхэн ундармаа чи сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлсэн үү гэж хэлсэн. Энд хамгийн хэцүү нь халуун усны газар нь ажиллахгүй болохоор би ус халааж эхлээд толгоогоо дараа нь хүзүү тэгээд биеэ угаадаг. Энтхийн сумын дэлгүүрт нь идчихмээр юм бараг байхгүй. Харин архил их илбэг юм. Тэгээд ч хүмүүс нь дандаа мөнгөгүй явна. Би уржигдэр шүн их дэлгүүрийн хүнсний тасагт гой идэх юм. Бас World Wine-аас Улаанбаатараас авч байна гэж бүр зүүдэлсэн гэж. Өнөөдөр бит хоёр цалингаа авсан. Цалингаараа аваад байх юм жалга. Найзуудтай мэйл бичмээр чатламаар л байх юм. Зоргоо их оройтож ирдэг болохоор би гэртээ ганцаархнаа. Уйтгартай гэж яана. 9-р сарын 21. Өнөөдөр би ихчтэй уцаар ярьлаа. Ээж надад гомцсон болтой уцаарч ярихгүй юм. Игч маргаашийн машинаар надад гоё идэх юм, миний дуртай шоколадыг явуулна гэсэн. Ямар гоё вэ? Ээж намайг зоргоо руу явуулах дургүй байсан аргагүй л юм байна. Би ч гэсэн ээжийн оронд байсан бол огноо танихгүй мэдгүй хөдөөгийн бууд энэ газар руу ганцаарнг нь явуулснаас үхсэн дээр л гих байсан биз. Богд хаан их дагны зурагтай 2026 оны ширээний ухаанлыг гарлаа. Энтер ном улсын их дэлгүүрийн Majestic Мир номын дэлгүүрээс аваарай. Гэхдээ би хайртай хүнтэйгээ амьдрах гэж хөдөө зориглон ирсэндээ харамсахгүй байна. Хэрвээ би гэртээ байсан бол өөрийгөө хичнээн сайхан бэлэн зэлийн аман дээр эрхэлж сууснаа. Хиндэж баярлаж талархаж сураагүйгээ ээж ихч хоёртой ийм их хайртайгаа бас өөрөө юу ч хийж чаддгүйгээ амьдрал мэддгүй амтан гэдгээ хизээч ойлгохгүй явсаар үхэж ч магадгүй байж тээ. Энд их хүүтэрч байна. Ялангуяа өглөө хүнжлөөсөө сугарна гэхэд ч аймаар. Яа гадаа байгаа юм шиг. Тэгээд зоргоо маань төрүүлж босоод гал түлж өрөөгөө дулаацуулсан хонь би арай гэж босдог. Наад шиг хотын бүсгүйтэй суугаагүй бол хөөрхий ингэж өглөө бүхэн хүүтэнд босч гал түлэхгүй штэ гэж ботхоос хайраагаа өрөвдөхий. Хав халуун шүршүүрд орох юмсан. Ганц айтайхан халуун усны газаргүй байж манай сумын төв 3 ч баартай. Ажилгүй залуучууд нь шүнжин архитаад харж ихнэрүүдээ зоддог гээл бодчих. Намайг юм л бол халуун усны газар гэхээр энтхийхэн бүр зоргоо хүртэл төвөгшөөгөөд байх шиг. 9-р сарын 30. Би хөдөө ирээд сар болох нь. Игчээс гоё жимс, шин сэтгүүл, хям, дахианы мах гэ зөндөө гоё юм ирлээ. Намайг хамгийн их баярлуулсан юм нь эвтэг хаалт явуулсан байлаа. Манайх ч ганцхан өрөөтэй. Орой орондоо орчихсон хойно хүмүүс зөвшөөрөлж авахгүй төлөөлөгчөө гээл ороод ирнэ ёстой ядаргаатай. Дуртай цагтаа л хаалга нүдчихнэ. Тэгээ зочныг оруулахгүй байж болохгүй. Орж ирсэн хүнд заавал цай аягалж тавхтаа идээ тавьж хоол байвал өгөх болно. За тэгээд орж ирэхээрээ харихаа мэдхгүй. Ёо ядаргаа. Өчигдөр би ангийнхаа Цэнгэл гэдэг хүүхдийн эцэг ихтэй нуулзах гэж гэрт нь очисон биш. Нэг имээ зөндөө загнуулсан. Баахан ижилхэн игэнсэн гэр хашаанууд дундаас арай гэж тэднийхийг олоод хашаанд нь орлоо. Ганц гэр байх юм. Гэрт нь хүн байгаа үгүй нь мэддэхгүй болохоор нь хатвчаар нь шагаагаад
хүн байна уу гэсэн чинь нэг ууртай эмээ гарч ирээд ор гэж үүд байдгийн. Монголоо алдмар вэ эн чинь. Айлын хатвчаар шагаагаад хулгай чиг гэж загиндаг байгаа. 10 дугаар сарын 5. Өнөөдөр ихчийн төрсөн өдөр. Би уцтаж баяр хүргэлээ. 31 хүрлээ гэж бодохоор баярлах биш гунигтай байна гэж ихч хэлсэн. Ээжтэй ч бас уцаар ярьлаа. Ээжтэй хэлээд л явахгүй дээ гэж байна лээ. Гэхдээ мэдээж хэлсэн бол ээж намайг наашаа яасан ч явуулахгүй штэ. Охиндоо мөнгө явуулах уу гэхээр нь үгүй хэрэггүй л гэлээ. Хичнээн жил ээж аав ихчээрээ тижээлэх хүлээ дээ. Өчигдөр зоргоо бит хоёр сумын төвийн зүүн талд байдаг хадад толгой дээр гарч шүн олтол тэвэрлдэн ярилцаж суусан. Хадад толгой гэдэг нь уул гэхэд дэндүү жижигхэн. Ер нь эндхийн байгаль дэндүү уйтгартай. Хаашаач харсан тэгш тал. Нүдэн торох ганц модчгүй. Зоргоо надад хөхтөө мэргэн гэдэг одыг зааж өгсөн. Уг нь зөндөө олон од зааж өгсөн ч би ганцхан хөхтөө мэргэн одыг л нүдэлж үлдсэн. Эндхийн тэнгэр нь цэв цэлмэг. Одд нь гараараа бариад авмаар хичнээн гой хурцаар гялалцдаг гэж. Би энд төрсөн болохоор миний нутаг ертөнцийн хаанч байхгүй сайхан юм шиг санагддаг гэж зоргоо ярьдгийг. Надад бол хаашаал харнав милисэн тал донд торойх хитгэн гэр байшин. Явах газар уулзах хүнч байхгүй. ертөнцийн хязгаарлал юм байдаг болов уу гэмээр санагддаг байснаа бодоход одоо овоол тасч байна да. 10 дугаар сарын 9. Яна баларсаа. Би буруу тооцсон юм шиг байна. Өнөөдөр эмчид үзүүлсэн чинь намайг жирэмсэн болжээ гэхээр нь би ухаан алтгаашглаа. Ядад зоргоо минь бүр холын баг руу малын хулгайн дуудлаганд яваад ирдгүү. Энэ мэдээг хинтээ хуваалцгаа мэдэхгүй гайхаж Доржоо ахынд хонхоор шийдлээ. Доржоо гэдэг нь манай зоргоогийн төрсөн ах нь л та. Ийм игцэгтэй мөчөд миний дэргэд байхгүй юм бол би яах гэж зоргоо гэж хамаг бүхний хаяад энд ирсэн бэ гэж хайрттай анх удаа уур хүрлээ. Тэгээд ихчид уцтаж хэлсэн чинь хөөхөд гэдэг бол бурхны бэлэг. Их чинь ёстой их баярлаж байна. Миний дүү бие боддгийн шүү. Гэхдээ сая л нэг сэтгэл онгоолоо. Нэрэл хөөхөд гэдэг чинь бурхны бэлэг штэ. Игч маргааш надад витамин, жим центр явуулна гэсэн. Би игчээс та ээжид энэ тухай битгий хэлээрэй гэж гуйлаа. Тийхгүй бол маргааш гэхэд л давхиж ирээд намайг хот руу аваад явчих мэтгэл хүн шүү манай ээж. Сумын имлгээс гарч явахдаа эргэж харсан чинь сувилагч урнаа. Цонхоороо харж байснаа цэхэлзээ цаашаа орчихлоо. Сургуульд байхын л миний зоргоогийн хойноос гүйдэг байсан юм гэсэн. 10 дугаар сарын 10. Хүүхэдтэй босноо сонсоод зоргоо маань хөлн газар хүрэхгүй баярлахад нь би бүр уярчглаа. Хүүч байсан, охинч байсан хамаагүй гэсэн. Хотод байсан бол чиний дуртай цагаан сарнайг авч өгч пицца идүүлмээр байна гэсэн. Ямар эндхийн аймаар бааранд нь оролтой биш дээ. Маргааш хөдөө гэрээсээ хонь авчрах гээ. Би хоньны махан дургуйч гэсэн одоо овоол иддэг болсон л доо. Охинтой болвол Одетта гэж нэрлэмээр байна гэсэн чинь зоргоо бүр саваад унчихсан. Мэдээж юу гэж хүүхдээ ийм нэр өгөх вэ? Зүгээр л миний дүрсгүйтэл байхгүй юу? Маргааш зоргоо аймгийн төв рүү хэсгийн төлөөлөгчдийн семинарт явна гэсэн. Ингээд л миний хайр гэрийн бараа харахгүй юм аа. За тэгээд манай сумын заазуур төмрөө хадуур баяраа энтер шиг ажилгүй өдөржин дэлгүүрийн гадаа дэмий ярьж оройн үр тавьж архиталтайч биш дээ. Миний хайр шиг цагдаагийн академиг онц төгссөн англи хэлтэй ийм сайхан залуу ийм газрын мухарт өөдгүй архичид малын хулгайч нартай хөөцөлдөн мотоциклаар өдөржин шүнжин нойр хоолгүй давхиж явах ч гэжтэй. Дэндүү харамсмаар юм. Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их тагны зурагтай 2027 хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд интерном Мир улсын их дэлгүүрийн мажистикт бит хоёрын үр энэ сумын төвд төрж шавар нь халцарсан ганц өрөөнд өсч халаалт халуун ус сайн эмч сайхан орчингүй шавар шавхаа тоос шороон дунд хүн болно гэж бодохоор гуниг төрх юм. 10 дугаар сарын 13.
Өнөөдөр би зориготой бараг л анх удаа муудалцлаа. Хаалганы хажуу дууттай хог байхыг хараад зоригоо хогоо хайчихгүй дээ. Хогондоо дарагдсан ункаагүй айл гэж хүмүүс муу хэлэндээ. Гिचин. Миний уур хүрээд чи өөрөө хаяхгүй юу? Тэгж ярил танаа сумын төв чин тэр аяараа хогондоо дарагчаад л байж байдаг гэсэн чинь. Ир хүн хог хайдгүй юм. Харин ч би чамааг даарчихна гэсэндээ айлын авгаа шиг өглөө бүхэн гал түлж цай чанаад байхад чи битгээ давар гэж цайгаач болгүй гараад явцсан. Ер нь хүнд хайртай байна гэдэг нэг хэрэг, хамт амьдрна гэдэг шал өөр хэрэг байдгийн байна. Намайг хотод байхад санаж өглөө хүрээ дээрээч чинийхээ зургийг л дэрэн дорой хийж унтдаг энэ төр гэж нялуураад байсан хүн чинь одоо эр хүний хийдэггүй ажил даврлаа барьлаа гэдэг байна шүү гэж бодхоос л нулимс бөмбөрөөж явчихлаа. Ер нь эр хүнийг ингэж бурханчлан тахих үзэл хаанаас гарч ирсэн юм бэ? 10 дугаар сарын 20 Зоригоо минь мотоциклтай явж байгаа донголдоод хөлөө гэмтэж эхлэв. Тэгсэн чинь зоригоогийн хөл гэмтснийг далимдуулаад нөгөө урнаа гэдэг шулам манахаас бүр салхаа болох нэ. Сумынхаа хамгийн сайхан залууг хотын нэг байдгал хүүхэнд алдчих гэж. Тэр нь ямблаад манай зоригоогоор галаа төлүүлж цайгаа чануулж уудгийн баха. Энэ сайхан залуу зуух тогоотой зууралцаар хиймэрл ундаага алдах нь гэж урнаа ярьж явсан гин. Иймэрхүү явган ховл миний зоригог эвдээд байгаа бололтой. Миний аав насаараа л гэрийн ажил тусалж ээжээр хогч асгуулдгүй л байсандаг. Тэглээгээд юу нь муудсан. Эртэд намайг эмнэлэгт үзүүлэхэд хадуур баяраагийн аавга жирэмсэн мөртлөө 7 хоног мах идээгүй төмрийн дутагдалд орчихсон байсан. Гэтэл нөхөр нь өдөр өнжилгүй архитаад явж байдаг штэ. Жирэмсэн ихнэртэй мах авч өгөхийн оронд дэлгүүрт үр тавьж архитдаг баярааг хинч муулахгүй байж эр хүнээр гал төлөөллөө гэж намайг муулаад байхдаа яадгийн. Сургуулийн байр хүүтэн хിവэрэл байгаа. Удахгүй өвөл болох гэж байгаа болоод ч тэрөө нэг л уйтгартай. 10 дугаар сарын 30 би энэ дээрээд 2 сар болох нь. Урч нь аавыгаа зүүдлээд баярлан сэртэл хотод гэртээч биш. Аавч байхгүй. Нөгөө муу ганц өрөөндөө хөвтөж байгаагаа мэдээд ганцаараа баахан уйллаа. Жирэмсэн хүн их амархан уйлах юм а. Орой зоригоо гэрхт нь аавыгаа зүүдэлснээ ярьсан чинь зоригоо аав чинь чамаас буян гуйж байгаа юм байна гэсэн. Тэгтээ би л тэгж бодохгүй байна. Миний аав хизээч надаас юм нэхэхгүй. Харин нөгөө ертөнцөөс охиндоо санаа зовсондоо л зүүдэнд минь ирсэн байх. 11-р сарын 6 Удахгүй зоригоогийн минь төрсөн өдөр болно. Доржоо ах зоригоо төрсөн өдрийн бялуу хийж өгнө гэсэн. Би сургууль дээрээ даарсаар л байна. Сургуулийн түлшний мөнгийг захирал аль эрт намар аваад хагасыг нь хувьдаа завьсан гэж багш нар нь ярих юм. Хүүтэн ангид даарсаар байгаад бөөр өвцөн болтой. Би таагүй байхаар нь нараа амжид үзүүлэхээр очтол нараа амж хөдөө баг руу дуудлаганд явсан байлаа. Өнөөдөр нэг харамсмаар юм болсон нь саяхан хатгаад туссан миний хайртай шав тулгааг аав нь эмнэлгээс гаргаад шууд хөдөө гэрлүүгээ аваад явчихлаа. Дуудлага нь хичнээн цэвэрхэн англи хэлний хичээлдээ ямар дуртай хүүхэд байлаа да. Хувинтай ус зайрмагтаж хонохыг ботход аймар хүүтэн өвөл болох нэ. Гадаа цас хаялсаар л байна. Хотод байхдаа би цас ороход хичнээн их баярлдаг байлаа да. Харин одоо орчлон дэлхийн нийлэнхүүтэй цасанд хучигдахыг харахад айц төрх юм. Одоо би хүүхдээ мэдэрч хайр хүрдэг болсон. Миний хүүхэд хурдан мэдлээсэ. 11-р сарын 30 Шинэ жил удахгүй болно гэхээс сэтгэл яарах юм. Би шинэ жилээр хот руу гэртээ харина. Өнөөдөр миний би их муу байна. Ажилдаа ч явж чадсангүй. Өглөө нуруугаар өвдөөд нэх завиуртай сэрсэн чинь зоригоо минь гал түлж гэрээ дулаад суулчгаад ажилдаа явчихаж. Цонхоор харсан чинь бас л цас орж ийн. Эргэн тойрон дунд цагаан. Имлэг рүү явхаас их юмч бас л дуудлаганд явчих. Ятгахта буцаж явхта айлуудын асгасан угаац дээр халтраад унчихлаа. Ёй, нуруугаар ямар их өвдөж байна.
Яна. Миний хүүхэд цолбож явах шигэ. Ээжигээ битгий орхиоч те. Гуй. Битгий орхиоч. Маргааш нь ундрам эмнэлэг тухайн орлоо. Эмнэлгийн цагаан адар галзархай модон төмбөө шиг нүднийх нь өмнө тодроод ирлээ. Ундрам хүүхдээ алдчихэ. Үгүй. Тийм байх ёсгүй. Үгүй. Хүний дүрсийг бүрэн олж бүрлдэж амжаачгүй. Хүү охины алин болох нь мэдэгдээчгүй. Алаг нүдээ гялбуулан алтан нарны гэрлийг хараачгүй. Нүцгэн хөлөөрөө хөрст газар тамгалан гүйж үзээчгүй. Хуршгүй алсаас хүний ертөнцийг зорин аавда ээждээ ирж явсан тэр бяцхан амтан хинд буруутай юм бэ? Цонхоор үзэгдэх тарлан цоохор шороон зам, цасанд дарагдсан ээрэм талын бараа, эргэн тойронд байх хар илгийн хүмүүс. Үр хүүхдээ алдсан энэ үгүйсшгүй хүнд мөчт нь сун дундын шүүх яваад ирээгүй байгаа зоргиоч тэр бүгд нүднээс далд ороосой. Ундрам уйлыч гэсэн тэнхээ хөрөхгүй толгой нэргэн ам нь хангалцсан. Эндээс босдгол юм бол гэртээ харъя гэсэн бодол торноосоо мултарсан шувуу шиг сэтгэлийн мухраас нь дэрхийн нислээ. Хэрвээ тэр хотод байсан бол угаац дээр халтрахгүй байсан. Хэрвээ тэр хотод байсан бол их эмчэд үзүүлэх байсан. Хэрвээ тэр хотод байсан бол хүүхдээ алдахгүй байсан. Хэрвээ тэр хотод байсан бол ийм зовлон зүдгүүр амсахчгүй байсан. Гадаа ширхгээр хаялж орчлон хучин байгаа цасан мэт цэв хүйтэн ганц тусал нулимс нүднээс нь тасран дэрэн дээр нь унлаа. Цас шиг хүйтэн цасан нулимс.